бол ингэдэг. За манай монголчууд болохоор өндөр мод авъя, том мод авъя гэдэг. Ерөөсөө намханч байсан үндэсний системийн хөгжил сайтай ийм мод авч гэмээр яах вэ? Тэр урмал бол илүү сайн шилжин суулгадаг. Урахтаа илүү сайн байна. За амьд мод гэдэг нь энэ ийм зүйл. Ингээд дарахад одоо та нар ингээд ургасан модныхоо гатуу ингээд дарахад гатуу хэрвээ хугасан яасан байл гацсан байвал энийг ингээд авчих. Ингэж аваа. Ингээд хэлбэржүүлж болно. Ингээд амьд мод гэдэг чинь ийм зөөлөн бит. Тэгэхээр нахаа задраагүй үндэсний систем сайтай намхан ч гэсэн тэр урмалыг та нар юун зориултад тарих гэж байгаа юм. Ойжуултын зориул тарих гэж байгаа юм уу? Гашаанда хэлбэржүүлж тарих гэж байгаа юм уу те? Тэрэн дээр багаас нь ер нь намхан 40-50 см өндөртэй. Зарим одоо бас навчмод чих өндөр ургадаг шүү дээ. Одоо юу агч дээр чих сайхан өндөр ургана. Тэгээд анхаасаа ингээд зөв агч нь бол 80 см өндөртэй, 50 см өндөртэй. Ер нь дитэн үүс эхэлж байгаа тийм одуудыг л авч тарих. Хамгийн гол нь үндэс. Одоо бид нар энийг доотлол үндэсийг л одоо сайн харах хэрэгтэй. За мод гэхээр мод нь хүмүүс ингээд нөгөө газрын дээрх хэсгийг хараад байдаг. Доор нь 50% бас байчдаг. Тэгэхээр үндсийг маш сайн харах хэрэгтэй. Үндс өөрөө одоо тэр чихтэй орчинд нь байгаад хатчаагүй ийм байх хэрэгтэй. За тэгээд пропорцийн хувьд нэлээд ийм зөв пропорцтой байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд тэр одоо энэ мөчүүд дээр байгаа тэр нахааны бүрэн бүтэн байдал тийм ээ. Энэ юмнуудыг нэлээд сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд нөгөө эргэл хэлэхэд мэргэжлийн үнээс асуух хэрэгтэй. Хоёрдугаар нөгөө авах гэж байгаа газраас баталгаа нэх хэрэгтэй. Баталгааг нь аваад за хэрвээ одоо ингэж болохгүй байвал яах вэ гэдэг асуудлыг тавих хэрэгтэй. Болж өгвөл хэрвээ одоо боломж нь байдаг бол тэр суулгас нийлүүлж байгаа газараар өөрсдөр нь тариулчих нь бас гэж. Тийм хувилбарууд бас байгаа гэдэг.